бүхэндээ энэ бичлэгийг үзэж байгаа энэ өдрийн энгийг хүргэе. За галт цайны талаарх мэдээллийг хүргэж өгөөч ээ. Галт цайны талаар тайлбар өгөөч ээ гэсэн ийм хүсэлтүүд маш их ирж байгаа. За галт цай болвол уг гарал нь бол Оросын холбооны улсаас гаралтай Александр хааны үеэс эхэлж энэ галт цайг бол үйлдвэрлэж эхэлсэн. Одоо бол Европуудыг Азад одоо тархсан байдаг. За Монгол улсад болохоор манай компани 2024 оноос эхлэж энэ галт цайг үйлдвэрлэж эхэлсэн. За 2024 оны намраас эхлээд бол маш олон хэрэглэгч нараас одоо яг манай энэ галт цайг бол хэрэглээд өвчнөө хэрхэн яаж одоо дарж өвчнөтөөгөө тэмцэж тийм ээ энийн санал руу алхахаа болсон баярлсан талархсан гэдэг үгийг надад одоо хэлж байгаад би туйлын их баяртай байгаа. За ингээд та бүхэндээ галт цайны танилцуулга, дэлгэрэнгүй танилцуулгыг одоо сонсгоё. Оросын алдарт Иван цайг Монголд үйлдвэрлэж байна. Иван цай нь химийн баялаг найрдахтай. Үүнд фосфор, калий, кальц, титан, цайр, натрий, зис, магний, селен, төмөр, молибден, бор ордог. 100 г бүтээгдэхүүний калорийн агуулмжууд тэжээлэг чанартай. Үүнд уурэг 4.6 г, өөх тос 1.8 г, нүүрс ус 3168 г байна. Иван цай нь 100 г бүтээгдэхүүн тутамдаа олон төрлийн витамин агуулдаг. Үүнд А витамин 13 мг, В1 витамин 0.11 мг, В2 витамин 1.137 мг, В5 витамин 1.356 г, В6 витамин 1.632 г, В9 витамин 1.112, С витамин 13 мг ба түүнээс дээш. pp витамин 5 мг-ыг агуулдаг. Бас органик хүчил, флавоноид, лектин, танин, сацд бодистой. Иван цайны өнгө нь ногоон цайтай төстэй алтан өнгөтэй. Хандалж уух үед танд зөвгийн бол кармет жимсний амтыг мэдрүүлэх болно. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээгээр галт ургамлын танин, фиктин, флавоноидын өндөр агуулмжтай тул эмийн ургамлын дундаа хамгийн их өрөвслөн эсрэг үйлчлэгээ үзүүлж чадах ургамал юм байна гэж дүгнжээ. Галт ургамлд нь нэгдүгээр цусны найрлагыг сайжруулж, цус багадалт, бодисын солилцоо болон цусны судсыг бэхжүүлж, цусны даралтыг хийн болгоно. Цусыг цэвэрлэн шилжүүлж, архаг ядаргааг тайлдаг. Бие махбод дах өрөвслийн төвшинг бууруулж, амьсгалын замын вирус талбарын эсрэг дархлааг нэмэгдүүлдэг. Түүнчлэн цэр арилгах, уушиг цэвэрлэх, шархыг эдгэхэд тустай. Амны хөндийн өрөвсөлт өвчин, ам зайлгүүр, астам, хоолон өвчинд ихэрэгддэг.